Эрдэнийн цэнхэр нутаг. Батмунг Даян хаан өөрийн эзэмшилийн газар орноо ховгүүдэд хуваардан өгчээ. Тэр 11 хүүтэй байлаа. Багхуу гэрсэнцэд арахал буюу халахад 7 хөш өгч захируулжээ. Гэрсэнцийн ахмад хөвөн ашгүй хүн тайжин ажгүй лайхур 1560 онд анхны засагт ханаар өргөмжлөгдснөөс хойш 1923 дугаар он хүртэл 360 гаруй жилд 17 засагт хан заламжлан засаглаж байжээ. Одоогийн Эрдэнэ сум нь 1691-ээс 1911 онд засагт хан аймгийн ёстой засгийн хошуу буюу халахын өрн замын баруун гарын өмнө хошуу 1911-ээс 1924 дугаар онд засагт хан аймгийн ёстой вэсийн хошуу 1924-өөс 1931 дугаар онд хан тайшир уулын аймгийн жавхлан туулын хошуу 1931-ээс 1934 дугаар онд Алтай аймгийн Эрдэнэ сум 1934-өөс 1940 онд Завхан аймгийн Эрдэнэ сум 1940 оноос Говь Алтай аймгийн Эрдэнэ сум болж өнөө хүрчээ. Улс ангийн хан уралдаанд удаа дараалан шалгарч байсан эрдэнчүүд амжилт бүтээлээрийн шалгарч чагнагдсан арын залуулаан түгнүүд нь үүр хадгалагдаж намирсан өлгийн нутаг Эрдэнэ ариун их амжилт бүтээлээрийн алдар нэр нь улс даяар зуурайтаж алдаршиж бандаж байсан ард түмэн. Манай сумын хөдөлмөрчдөөс Хваатрын одонгоор 8, хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор 12, алтан гадас одонгоор 50 шахан хүн шагнагдсан. Монгол улсын баатар 1, хөдөлмөрийн баатар 2, Монгол улсын гавьяа зовлон төрийн сойрхолт 4, Хонсгол тэмцлийн ахмад зүтгэлтэн 4 тодрон гарсан. Уудмын хорны минь алсын нэгэн хязгаар улсын баатар Ванчин жавын шарвын унган төрлөх ус нутаг. Хүйтэн сасан шуурганд шамтарч буцаагүй малчад хөдөлмөрийн баатар ядан дашийн намгааг тодруулж гаргасан эрдэнчүүд санхэр хуцсан домогтой цагаан уулынхан алдартай Хадланч баатар намжилын лувсан доржийг халамжилж бойжуулсан ус нутгийн хаан. Төрсөн нутаг ан хөгжүүлэх төгс сэрмэлзэлтэй түмэн олон төрийн сойрхолтой донхрын гунгаанямын төрж өссөн өлгийн нутаг. Алс хязгаар Эрдэнэ нутгийн минь ардын хангийн хурлын депутатаар сонгож лувсангийн давг самбуу чойдоржин нург самбуу хоёроор төрөөн тушил цүүлж байсан түмэн олон. Ажилдрын гавьяатай жилтэн шагдар жавын чогсом жав амьдарч өссөн нутаг. Эрдэнийн сайхан улс нутгаан Эрдэнэ моюуны ундраа гэлтэй эдийн засгийн гавьяатай палмын лувсан дорж энэ нутгаас л төрсөн. Уянгалаг сайхан хоолойгоорон үзэгч түмнэм баярлуулж баясгсан улсын гавьяачуудчин Загдын даш болборын унсан газар угаасан ус. Улсын аварга малчны алдрыг хүртсэн удмын малч Эргэзэнгийн лувсан бат удаалж хүртсэн шагдрын заяат шүхрийн бэгцэж унган төрлөх Эрдэнэ нутгийг минь улсын аварга малчдын ус нутаг гэлтэй. Говийн бисрэг уулсын жинхэнэ төрхийг агуулсан олон уул нуруудын дундаас Баян зүрх уул хамгийн өндөр нь бөгөөд өлийн обоот, юмт, суман хад, хараат, чандман хайрхан, цагаан уул, хонгорын нуруу, улаан бургастай, шавгар хайрхан зэрэг нь өндрөн булаалдсан ноён шав хориглуудтай. Хараа ихтэй зүрхэн сүмбэр уулсын хажуугаар Монголын 33 их говийн говьудын хэсэг болсон Зармангийн говь, Алтайн өвөр говь зэрэг говьудад гашуун гүний хоолой, онь өтгөний хоолой, замын бэлгэх, хатан суудлын тал зэрэг өргөн их тал хөндөй үргэлжилэн цэлэн. Өндөр улсаас их авч урсдаг өлзийт, алдар, сахир салаа, жавхлантын гол, гурван гол, баян булад, гүдэр, шатан голууд, цэцэг нуур, сангийн далай, цагаан нуур, олгой нуур, цац зэрэг нуурууд нь үдсэглэн төгөлдөр. Манай сумын ард иргэдийн амин зуулгын үндэс нь отог овог хошуу сум үүсэн байгуулагдсан цагаас эдүүгээ хүртэл 5 хошуу мал байсан өнөөч хэвээр. Иймээс тус сумын үүх түүх хөгжил мандал ирээдүйг малай жохин энэ салбарын хүндийг үрч явдаг
Малчин тумангүйгээр төсөөлхийн аргагүй. Малчид маань өдрөөс өдөрт залуужиж байна. Мал харгу хааныг өвгдөөсөн өвлөж үр хойчдон залгамжлуулан үлдээх нь гарцаагүй. Мал нь нутгийнхаа байгаль цагуурт сайтар дасан загтсан ганзууд өвчин эмгэгт тэсвэр сайтай солийн хээрийн бэлчээр ашиглах чадвартай зэрэг сайн талтай. Мал өсхийн хэрээр нутгийнхны амьдрал ахуй сайжирч зах зээл нь улам өргөжин тэлж байна. Эрдэнэт мал сүрэг нь энэл өргөн удам нутагт там тархан бэлчиж өвсний сөл усны цэнгэгээр ундаав. Мянган 940-од оны нэгдэлжээгүй байх үед мал сүргийн өсгөж улсдaan дээд амжилт тогтоож байсан улсын сайн малчин Совдын чулуун, Дамбын, Мичин, Нацгийн, Аргачаа, Шагдрын 30 нар уламжилт мал аж ахуйн аваргууд. Нэгдэл дэлснээс хойш улсын хашаа авраг малчин Бомцгийн 5, Нүүр сүрэнгийн Содном, Шарвын Даваажимс, улсын залуу авраг малчин Майны хүүгийн Жавзма, Ядамживын Давааны, Хорлын Цэрэн Долгор, Дэг зүрэнгийн авирамт нарын хүмүүс энэ нутагт ажиллаж амьдарч байна. Нутагс нь дан төдийгүй улс их орондоо нэртэй сайн малчид эрдэнчүүдийн дундаас байнга төрөн гарч удам сайт өсвөр малчидж олон арваараа өсөн бойжиж байна. Ажил хичээнгүй малчид маань цөлийн их говьдон өвс хадлан хүнсийн ногоо тариалж байдгийг. Олон баян бүрд байдгаас өдрөн хөндийн амны бүрд байдаг. Энэ нутагт янз бүрийн таримал ургамлыг нутагшуулан тарьж ургуулдаг юм. Говийн үсгэлэнт баян бүрд гэдэг энд өдрөн бол зөвхөн эрдэнчүүдийн бахархал төдийгүй их говийнхны бахархал хосгүй сайхан баян бүрд. Нутаг аг аршав булангийн ундаа цөлхөр алтайн сэнгэн цагаамуу бажуун тошлог харамаг андшар лидер эгэл захирн зэрэг эмийн ургамал хаас гадна бургас заг бамбай зэрэг олон төрлийн модлог болон ботлог ховор ургамал ургана. Өвс ургамал нь харьцангуй ховор мэт боловч нэг ховор эмийн ургамал зөнкөлдөг орон онцлогтой. Ургамлынхаа амт чанараас болоод малынх нь мах маш сайхан амт чанартай. Тиймээс ч хангай газрын махтай харьцуул харахгүй байдаг нь амьдралаар батлагдсан. Атус Чингисийн холойд нь хавт гайн сүрэг тэшдэг, уняар татсан говьд нь хулангийн сүрэг хатирдаг, зэрэглээ татсан говьд нь зээрийн сүрэг багширдаг, хараатын өндөр ууланд нь харлаг тэхүүд дүүлдэг. Арцгар барцгар арагтан аригал угуулз цойлдог эривгэр сэрвгэр хавцалдан эривс шилүүс хэвддэг янцгар ориг луутан ял тасн үрэлдэг ёроолгүй хөх тэнгэртэн элэн халин нээсдэг сардаг өндөр хавцлуудад нь саарл чон сүргэлдэг хуйлдаг гангажл газруудаас нь ганган улаан үнэгнүүд босдог хойшон харсан аруудад нь хойлогийн сүрэг бэлчдэг үдсгэлэнт сайхан эрдэн нутаг минь үнэхэрийн баян алтай. Манай сумын нутгийн үлэмж хэсэг нь говийн их дархан цаазат газар хамаарагддагаас гадна хараат, суман хад, эрдэн уул, цагаан уул зэрэг орон нутгийн тусгай хамгаалалтай газар хэд бий. Эдгээр нь ургамлын нөмөрөг, ан амтэн, сонин содон тогтцоорон нэг онцлог учир жуулчид гийчдийн саатан сонирхолтой газрууд юм. Иймээс байгалийн өнгөцхөн төрхөвш юмны уг чанарыг мэддэг жуулчид эрдэмтэд энэ л нутгийг зорихон илбэ. Манай эрдэн сум зүй зүйлийн амтан тэр дундаа дэлхийн болон Монголын улаан наманд орсон ховор амьтны өргөн тархалттай нутаг. Тухайлх юм бол өндөр уулын тагийн бүслүүр, хээр говь буюу цөлийн бүсийн мөлхөгчд, мэрэгчд, нүүдлийн болон нутгийн төрөлгөрийн шувууд бий. Автага Монгол хулан Алтайн, Аргал, Янгэр, Харсуул,
эрвис, заалай, хадны суусар, ёл, хойлог зэрэг нэн ховордсон амьтад бий. Амтэн аратан жигүүртэн цөм цуглаж ундаалан сэрүүцдэг говийн их баян бүрдүүд тунгалаг устд гол горих нуурууд эрдэн нутгийн минь амьдралыг тэтгэж байдаг. Монголын ард түмний зан үед улс орон байгалаан дахин шүтэж хайрлан хамгаалах нэг заншил нь овоо тахилгын дэлгэрэнгүй ёс байсан явдлаа. Говьолт аймгийн ард түмний дунд энэ ёс заншил өргөн дэлгэр байсны улбаа их бий. Овоо тахих ёс нэг хэсэг орхигдсон ч сүүлийн үед дахин сэргэлээ. Харин тахиж шүтэж байсан овоо нь хадгалагдсаар иржээ. Нөгөө талаас байгаль дэлхийг хайрлан хамгаалах хүмүүжлийн асар их ач холбогдолтой бөгөөд хойч үедээ байгалаа унган төрхөөр нь дамжуулах ардын ухаан юм. Аймгийн арслан Даштэлгийн Бүрөвжөө, Баттулгын Соронзон болд, аймгийн начин Бомцгийн Норбодова 1970-ад оноос хойш суманда дараалан 6 төрүүлсэн сумын зан авирмэд 5 төрүүлсэн сумын зам Баттулга нарын олон бөхчүүдтэй энэ л хүчит бөхчүүд нь ус нутгийнхаа нэр алдрыг өндөрт өргөж явдаг. Сумын хурдан хөлгүүдээс төмөн үлзий мөнгөн ширээ хэмээх хардаг. Дэндвийн бор, баатрын хонгор, эрдмийн хээ, бадсүхийн алаг, шонхорын буурал, хайдуугийн сарг, манхны алаг, нацаг доржийн борлог, шамгайн цагаан шиирт, бомбодоржийн хээ, бээжингийн хонгор зэрэг олон сайхан хөлөгмөрд өөрийн болон зэрэгэлдээ сумдод алдаршжээ. Түнчлэн ланзын бор, шамгайн хүрэн, Норбодовагийн хонгор, Жамсрангийн хээр зэрэг Жроморд сум нутагтан ихэд цуутай. Бусад монголчуудын нэгэн адил морин эрдэнийн адгуулан моллож унлаг эдлэг энд сургах уйжсаа хөвөрмө заргыг эрдэнчүүд эзэмшиж өр хүүхэддэн аймгийн онцлог хийсэн хүний нэг 2000 малчин 2004 оны улсын сайн малчин Монголын улаан загалмай нийгэмлэгийн нэгүүлсэнгүй үйлестэн Монголын улаан загалмай нийгэмлэгийн 9 алдартны нэг Бэгд сүрэнгийн авирмэд. За би ч одоо энэ нутгийн төрж өссөн одоо ийм унган хүүхэд. Тэгээ би одоо өөрийнхөө нутгийн одоо жилийн 4 үлэрлийн нутагтай хэдэн л одоо найдаж одоо мал аж ахуй эрхэлж амьдрахад надад л хэрэгтэй. Мал гэж бодож одоо мал аж ахуй эрхэлж байна. Энэ жил одоо 3000 шихан малтай болж байна. Одоо өвгөрөө одоо ямар ч байсан өрхөө аваад явах юм аа гэж ойлгож байна да. Ийштэй энэ нутгийн унган хүүхэд миний ээж аваа хоёр бол энэ нутагт маш олон жил мал малдаж байсан. Дадлага туршлагатай малчин юм улсууд өдөө одоо 80 гарсан настай хоёр хөвшин байл. Ингээд энэ хоёр хөвшнийхэн энэ хөдөлмөрийг олон жил яваад ингээд сүүлийн хэдэн жил мал маллаж энэ орон нутагтаа малаа одоо өсгөж төлөвлөж нэгэн одоо хариуцлагатай ажиллаж байна да. За би одоо энэ нутагт өсч төрсөн хүн байгаа. Олон жил одоо сургууль эрдмийн мөрөг хөөж энэ тэнд одоо олон газар явж үзлээ. Тэгэд одоо өөрийн өсч төрсөн нутаг шиг одоо сайхан юм одоо үнэхээр алга. Тэгээ энэ дээр ч одоо нутгийн хаахт үнэтэй уулзаж байгаатай их баяртай байна.